малчид ямар өгөөж хүртэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Дэлгэр сумын Баян Өндөр багийн малчдын төлөөлөл хот айлаараа хамтарч хавчиг ханан хоршоогоо байгуулах анхны хурлаа хийж байгаа нь инэ. Тэд хоршооныхоо үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, малчин эренчин доржийг хоршооны тэргүүнээрээ сонгож, шинэ хоршооныхоо үйл ажиллагааг эхлүүлж байна. Малыг бас жоон дөрөв дээр нөсгөх, чанарын тал дээр нөсгөх тийм зээх барихаар Орос ихний шатанд бол тийм юм хийх хэрэглэж байна. Яг ингэж сургагч багш нарын баг 330 суманд ажиллаж малчны хотод хүрч шинэ хоршооны талаар зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. Төрийн албан хаагчдаас бүрдсэн энэ баг улсын бүртгэл газар зохион байгуулалт, хөдөө аж ахуй хөдөлмөр халамж үйлчилгээ, аймгийн хоршоо, банк, тамга тэмдгийн үйлдвэрийн зэрэг холбогдох бүхий л мэдээллийг өгч ажиллах юм байна. Яг малчин өөрөх бүрийнхаа хаалгыг тогшоод гэрт нь очиод одоо хоршооны хадлаа танилцуулж энэ ойлголтыг өгч явж байна. Хоршоогоо байгуулсан малчид бизнес төлөвлөгөө боловсруулан хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамрагдана. Нэг хоршоо дээд тал нь 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч болно. Хоршооны гишүүн малчин бүр 50 сая хүртэл төгрөгийн зээл авч 2 дахь жилээс нь эргэн төлөлт хийх юм а. Үйлдвэрлэл эрхлэнэ гэж энэ төр тоног төхөөрөмж нь хаанч байгаа юм бид нар мэдгүй гэж. Энэ дэр нь бол бид нар бол аль талаас бүгд туслахад бүр бэлэн байгаа. Яг ямар тоног төхөөрөмжийг, ямар үйлдвэрийг хаанаас яаж оруулж ирэх вэ гэдэг тал дээр нь одоо бүгд туслана. Ажлын хэсгийн төлөөлөл Ховд, Баян Улгийн, Увс, Завхан аймагуудад үргэлжлүүлэн ажиллана. Шинэ хоршоо байгуулах зөвлөгөө мэдээлэл өгөх ажил зөвхөн 1 сар үргэлжлэхгүй. Цаашдаа ч малчтаа чадахчуулах чиглэлээр үргэлжлэнэ гэдгийг хэлж байлаа.